За сайн байцгаана залуучуудаа. Хичнээн 11 цаг 30 минут болж байгаа ч гэсэн миний амьдрал их ирч хүчтэй сайхан байна. Тэгээд та бүхэндээ Jax кафегаас мэдчилж байна. Дөнгөж сая манай Гинжиг таслын марафон гүйлтэн маань уулзалт бол одоо ерөнхий уулзалт өндөрлөөд одоо гэр гэртэй хүмүүс бол ажиллаа хийхээр бэлэн болоод байна. Тэгээд би одоо ямар ч байсан кофего чанаад өнөөдөр шөнийхээ ажил суухаар бол ширээнийхээ ард суугаад байна. Тэгээд та бүхэнд бас Гинжиг таслын марафон гүйлтийн талаар нэлээд тодорхой мэдээллүүдийг бол өгөх хэрэгтэй болцгоод тэгээд одоо бичиж цаг алдгүй шууд бичлэг хийгээд тавьчих гэж бодож байна. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ марафон гүйлт маань 9 сарын 27-нд болно. 9 сарын 27-ны өглөө 8 цагаас та өмнө нь бүртгүүлэлгүйгээр шууд хурж ирээд бүртгүүлэх боломжтой юм байна. Тэгээд 8-аас 9 цагийн хооронд бол бүртгэл явагдана. Тэрний дараа бол одоо бэлтгэл ажил явагдаад нээлттэй ажиллагаа болох юм байна. Тэгэхээр 9-өөс 9:40 хооронд нээлттэй ажиллагаа, 9:40-оос 10 цагийн хооронд бол байраа эзлээд 10 цагаас бол таны одоо гүйлт чинь эхлэх юм байна. Анхны гараа эхлэх гэсэн. Энэ гараа маань бол одоо хөгжлийн бэрхшээлтэй болоод олон нийт гэсэн хамтдаа бол гүйж гарна. Бариандаа орж ирэхдээ бол одоо бид нар таныг орохт чинь таны биен дээр чинь бүртгэл хийгээд наасан цаасныхаа өнгөөр таныг бол одоо тус нь ялгаад байр эзлүүлээд шүүчих юм байна. Энийний дараа бол тэрэгцэртэй иргэдийн гүйлт бол эхэлнэ. Тэр нь бол 11 цагаас эхэлнэ. За ингээд тэрэгцэртэй иргэдийн гүйлт явагдаад тэрний дараа бол одоо дахиад бусад арга хэмжээнүүд орж ирээд за тэгээ хаалтын ажиллагаа болоод ингээд энэ өдрийн энэ арга хэмжээ бол ерөнхийдөө дуусах юм байна. Таны хувьд бол энэ гүйлтэнд оролцохыг хүсэж байгаа бол нэгдүгээрт та иргэнийхээ өнөөлийг авчраарай. Хоёрдугаарт бол та тэр өдөр цагаа бариарай. Яг тэгэхээр бид нэр эхний 700 хүнд бол яг энэ таны номертой те стикерийг бол таны яг гүйлтийн чинь дугаарыг тань дээр бол нааж өгнө гэсэн. Тэрнээс хойш ирсэн хүмүүс бол дугааргүй гүйж болно. Ямар ч асуудал бол байхгүй. Тэгэхээр энэ гүйлтэнд бол одоо ямар ч хүмүүс оролцож болно. Жишээ нь бид хөгжлийн бэрхшээлтэй болоод олон нийт гэсэн 2 ангил байгаа ч гэсэн энэ дээр бол одоо та шууд хурж ирээд бүртгүүлэх бол боломжтой юм байна. Тэрний дараагаар болохоор нэг анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр энэ марафон гүйлт маань нөлөөллийн марафон гүйлт гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр гүүн гэдэг маань одоо уралдахын нэр биш. Тэр өдөр бол одоо хэн төрүүлж одоо байранд орох гэхээсээ илүү энэ олон хүмүүс цуглаад гүүгээд байгаа нь ямар утга учиртай юм бэ? Юуг илэрхийлэх гээд байгаа юм бэ гэдгийг илүү ойлгох юм бол энэ марафон гүйлт маань бол зорилгонд биелэх юм байнамаа. Тэгээд энэ марафон гүйлтийн маань нэр бол Гинжиг таслая. Хэрвээ таны дотор чи ямар нэгэн бухимдаж явдаг. За ямар нэгэн шудраг бус зүйл та одоо сэтгэл дотроо багтралтай байдаг. Магадгүй та хүчирхийлэлд өртөж байсан бол тэр сэтгэл дотроо байгаа тэр багтрал хүлээс гинж энэ юм энэ өдөр бүр нэг таслаад гаргачихъя гэж бодож байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн бол маш их олон одоо бухимдаж явдаг зүйлсүүд байдаг. Тэгээ тэр өдөр бол ингээд хөлсөөр энэ бүхнийг урсгаад маш олон хүмүүстэй хамтдаа гүйж ер нь энэ шудраг бус зүйлийн эсрэг бол бид нэр энэ дуу хоолойгоо нэгтгэе гэж байгаа. Тэгээ энэ маань бол одоо спортлог маягаар бол илэрхийлэгдэж байгаамаа. Тэгэхээр энэ шудраг бус зүйл дотор хамгийн одоо бидний голчилж өгөхийг хүсэж байгаа мессеж бол хүний 8-ны эсрэг. Хүний 8 гэдэг нь тэгэхээр та бүхэн мэдж байгаа. Энэ бол одоо бас аимшигтай, хүнд ноцтой гэмт хэрэг байдаг те. Тэгэхээр маш олон зуун охтод хүний 8-ны золиос болсон байдаг. Ялангуяа 2006-7 оны үед. Тэгэхээр тэр охтод одоо хүртэл одоо гадаадын улс орнд худалдагдаад өнөөдрийн хүртэл аимшигтай амьдралыг туулж байгаа. Тэгвэл тэдний арга гэр таны одоо ах эгчдүүтэй л адилхан одоо тэр хүүхдүүдийн ах эгчдүү аав ээж нь бол өнөөдөр сэтгэлдээ хүлээстэй гинжтэй маш их тийм ганцаардмал амьдралыг туулдаг. Яагаад ганцаардмал гэж хэлж ийнэ вэ гэхээр би л одоо хохирчихсан юм шиг те. Одоо би л энэ одоо аимшигт зүйлийн зориос болчихсон юм шиг бодож байдаг маш олон хүн байдаг. Тэгтэл энэ хүмүүс өнөөдөр үүний эсрэг маш олон залуучууд бас дуу хоолойгоо өргөж байна. Шудраг бус зүйлийн эсрэг бол та ганцаараа биш те. Олон залуучууд хүчтэй байгаа гэдгийг бид нэр илэрхийлэхийн тулд энэ өдөр энэ 1000 хүний марафон гэдэг зохион байгуулад энэ 1000 хүн маань бол хүний 8-ыг эсэргүүцэж байгаа гэдэг энэ мессежийг бол нэг өдөр спортлог маягаар одоо амралтын өдрөө өнгөрөнгөө гүйж илэрхийлж байгаа юм байна. Тэгэхээр энэ арга хэмжээ маань бол цаанаа л маш ийм утга учиртай. Мөн бас хүний 8-ыг үйлдэгчид хүчирхийлэгчийг хүчирхийлэл үйлдэгчийг бид нар энэ өдөр бол жигшээж энэ өдөр бол одоо муухай харагдуулж энэ өдөр бол одоо юуны эсрэг маш олон хүн байдаг гэдгийг одоо илэрхийлж олон нийтийн хэрэгслэр бол цацснараа тэр хүмүүст бас тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлэх ийм зорилготой юм байна.
Тэгэхээр энэ зорилгыг бид нэр ихлэ төрүүлээд ойлгоод дараа нь тэр өдөр яг юуны төлөө яагаад гүгээд байна вэ гэдгийг бас та бүхэн ухамсарлах юм бол илүү утга учиртай. Иймэрхүү марафон гүйлт болж байна. Тэгээд хамгийн гоё зүйл юу байна вэ гэхээр за энэ марафон гүйлт маань бол ингээд гүйлтэнд маань Facebook одоо ертөнцөөр холбогдсон маш олон залуучууд одоо бас 250 300 залуучууд бол сайн дураараа нэгдээд энэ гүйлтний ард бол ажиллаж байна. Тэгэхээр нэг өдөр уулзах ш олон өдөр болгоо ингэж уулзаж шөнө оройг залуучуудын бэлтгэл ажил дээр нь бол зүтгэж байна. Тэгэхээр энэ залуучуудын хувьд бол үнэхээр гоё байгааг хэлмээр байна. Яагаад тэгэхээр энэ бол эдгээрт 100% сайн дурын. За хоёрдугаарт ямар нэгэн одоо тэр хүүхдүүдэд өгж байгаа төлбөр хүсч идэв юм уу те. Одоо залуучуудад тийм зүйл байхгүй. Яг л энэ хүний наймааны эсрэг зүйлээр гар бие оролцохыг хүссэн залуучууд бол ингээд бүр яг манлайлж оролцож байна. Тэгээд энд бол одоо их сургуулиуд оролцож байна. Төрийн бас байгууллагууд оролцож байна. За тэгээд амжилтын одоо хэлхээ те. Бусад одоо унаг хийдэг ээжүүд эдэргээд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээжүүд болоод хөгжлийн бэрхшээлтэй эзэн төрийн бас байгууллагууд зохион байгуулалтанд оролцож байна. Тэгээд бүх зохион байгуулалтанд цуг явж байгаа залуустаа бол бас чин сэтгэлээс баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд цаашдаа ч гэсэн маш олон юм арга хэмжээнд хамтдаа бас ажиллахыг хүсэж байна. За ингээд таны хувьд бол энэ хаалга нээлттэй байгаа шүү. Цаг тулсан байгаа. Энэ хагас өдрийн өглөө байх болно. Тэгээд 8 цагаас 9 цагийн хооронд бүртгэл явагдах учраас та хоцролгүй ирээрээ. Ирээд энэ өдөр болох арга хэмжээнд оролцоорой. Энэ арга хэмжээнд зөвхөн одоо гүүгээд өнгөрөх биш. Энэ өдөр залуучуудын хувьд бас нэлээд олон зүйлийг бэлдэж байна. Юуны төрөнд бол бид нэр залуучууд яг одоо хүний эрхийн чиглэлээр хүний наймаа хүчирхийллийн эсрэг яг одоо тэр зураач тийм залуучууд өнөөдөр зураг зурж байна. Үзэсгэлэн гаргахаар өнөөдөр. Тэгэхээр тэр өдөр та тэр зөвхөн энэ арга хэмжээнд одоо зориулагдаад хийдэж байгаа бүтээлийг үзэж сонирхож болох нь. За тэр флаш моб, за тэгэл тэр cover дуучид одоо манай ануу гочмоогоос эхлээл ер нь бол тэр өдөр ирж та нартай хамт дуулна. Тэгээд энэс гадна бол 18 төрлийн төрийн бас байгууллага нийгмийн нэлээд хүнд хэцүү сэдвээр бол та бүхэнд хууль зүйн төлбөрөөр зөвлөгөө өгөх юм байна. Жишээ нь та магадгүй өөрөө хүчирхийлэлд өртсөн явж идэг мөртлөө тэрийг мэдэхгүй явж идэг юм биш үстэй. Та нэг бол хүчирхийлэлд өртсөн мөртлөө яаж шийдэх арга зам хуулийнхаа гаргалгааг мэдэхгүй байдаг бол энэ өдөр мансууруулах бодис гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, за хүний наймаа, бэлгийн мөлжлөг, за тэгээд хүчин гэх маш олон төрлийн энэ гэмт хэргийн төлөөр гэмт хэргийн эсрэг мэрэгжлийн үйл ажиллагаа болдог төрийн бас байгууллагууд яг бүр юм асарт суугаад та бүхэнд үн төлбөргүй зөвлөгөө өгнө. Сэтгэл зүйн тестийг бол үн төлбөргүй явуулах юм. Тэгэхээр та бас одоо марафон гүйлтийн хооронд хүлээж авах хугацаа, нээлт хаалт хүртэл хүлээж авах хугацаанд өөдөж зогсохгүйгээр энэ төрийн бас байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаад тэгээд таны амьдралд үнэхээр хэрэгтэй тэр зөвлөгөө мэдээллүүдийг бас авч болох юм байнамаа. За би ингээд нэвтрүүлэг хөтлөж байгаа юм шиг амар өрөөндөө ганцаараа сууж байгаад ийм юу камер руу ороод айгүй их зүйлийг ярьчлаа. Тэгээд зөвхөн сэтгэл санаа айгүй гоё байна. Тэгээд маш их ачаалтай байгаа ч гэсэн айгүй гоё урамтай байна. Тэгээд одоо энэ кофего чанаад тэгээд нэг томхон айганда хийж аваад тэгээд ямар ч байсан дараагийн зохион байгуулалтын ажил дээр сууя гэж бодож байна. Тэгээд Facebook-аар ч юм хүмүүсийн коммент, мессеж энтерт бол хариу өгч чадахгүй байгаа. Тийм зав байхгүй байгаа. Тэгээд энэ кофе энэ араби энийг болохоор манай Лантон дохой төрөөс байгууллагыг маш сайн дэмждэг. Манай одоо бидний хайртай ах, дэлгэр цагт ах маань бас ах юм маань ихнэр Монголд ирэхдээ бид надад одоо бэлгэлсэн. Тэгээд хадгалсаар байгаад өнөөдөр бол уух гэж байна. Тэгээд манай Лантон хүү төсөл бол маш сайн явж байгаа гэдэг дэлгэр цагт ахтаа бас хэлмээр байна. Удахгүй бол одоо банаас нөхдөйг хамгаалахтай комик, ном, дуу, хүүхэлдэйн кино гэдэг маш сюрприз болсон олон зүйлүүд бол бий болох юм байна. Тэгээд бид нар бол маш их тэр таны тусламжинд бол бас талархж байгаа. Тэгээд итгэлийг алдахгүй бол манай залуучууд бол ажиллаж байгаа. За ингээд өнөөдөр чинь хэдийн бэ 25-ны орой нэг орой бол ингээд өнгөрч байна. Тэгээд та бүхэн сайхан амраарай. Тэгээд ийм үг байдаг. Одоо энэсэн ч нэг өдөр гонигсэн ч нэг өдөр энэ өдрийг яаж өнгөрөх вэ? Та өөрийнхөө сэтгэл санааг ямар байлгахаас шалтгаалдаг гэсэн юм үг байдаг. Нэрээ бодоод үзэхээр ингээд
бид нэр яг сэтгэлээ дагаал хүн гэж готраад сэтгэлээ дагаал хүн баярлдаг. Тэгэхээр хэрвээ бидний сэтгэл санаагаа ямар байлгахыг бас өөрөөсөө ингээд юу гэдгийг урам өөртөө өгөөд тэ өөрийгөө баярлуулад өөртөө энийг бас зохицуулж чаддаг бол бидний өдөр бүр баяр баясгалантай байж болох байх шүү дээ. Тэгэхээр нийгэм дээр ч гэдэг юм уу, амьдрал гэдэг юм уу гэхээр одоо болох бүтэхгүй зүйл зөндөө байна. Гэхдээ энэ бол зөвхөн танд тохиолдоод байгаа юм биш. Энэ дэлхийн 6 тэрбум бүгдээрээ одоо хүн амтнаас салж байгаа, бүгдээрээ гонёглож байгаа, бүгдээрээ уйлж байгаа, тэ бүгдээрээ баярлж байгаа. Тэгэхээр энэ бол хүн болгон тохиолддог зүйл. Тийм учраас танд ямар зүйл тохиолдсон та иш хүчтэй, урам зоригтой байгаарай. Тэгээд хамгийн гол нь 2014 оны 9 сарын 27 буюу энэ хагас өдрийн өглөө 8 цагт та бие тамирынхаа хувцсыг өмсөөд иргэнийхээ үнэлэхийг аваад цагаа бариад хурж ирээрэй. Бус асуудлыг бол бид нэр зохицуулж байгаа. Тэгээд та тэр өдөр бол 5000 км-т өөрийгөө сориод тэгээд энэ дотроо тэр хүчирхийлэл хүний наймаа үйлдэгч энэ босромог нөхцүүдийг бодоод та бол замаа дуусгаад тэгээд энэ хөлсөөрөө бол энэ гинжиг тасалж хаяараа ингээ хамтдаа бүгдээрээ гинжиг тасалцгаая. Сайхан амраараа залж шүү дээ.